Сайн уу? Би бол Намана. Говьтай аймгийн 1-р сургуулийн сурагч. Өнөөдөр энэхүү бичлэгээрээ сургуулийн орчинд унтны ус ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмжийн тухай мэдээллийг хүргэх гэж байна. Харин энэ бол манай сургууль. Манай сургууль нь 3 давхар ба 6 жигүүртэй. Ойролцоогоор нэг ангид 40 орчим хүүхэд суралцдаг. Нийт 2500 гаруй суралцагч 70 ангитай. 7 унтны ус тарах цэгтээ бөгөөд 360 орчим хүүхэд нэг унтны усны цэг дээр хуваарлаг. Манай сургуультай ижил тооны сурагчтай сургууль ойролцоогоор 80-100 ширхэг унтны ус тарах цэгтээ байх ёстой. Стандартын дагуу 50 сурагч тутамд нэг цэвэр усны цэг байх ёстой гэж авч үздэг. Мөн ус нь өнгөнөр амтгүй байх ёстой. Манай сургуулийн давхар бүртээдэг унтны усны цэгүүд нь ингэж харагддаг ба заримдаа хэд олон хүүхэд авснаас болоод цэцэлгаанаар унтны ус авах боломжгүй ч гарч идэг. Ариун цэврийн өрөөний хувьд давхар бүртээ буюу эрэгтэй эмэгтэй нийт 6 ширхэг ариун цэврийн өрөөтэй. Стандарт ариун цэврийн өрөөнд тусгаарласан хаалгатай охтын хэрэгцээг хангах үед мөн дээрс нэмээд гар хатаагуур хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан байдалтай. Яг ийм стандарт ариун цэврийн өрөөнүүд байх ёстой байдаг. Харин одоо манай сургуулийн ариун цэврийн өрөөг харъя. Манай сургуулийн ариун цэврийн өрөөнд тусгаарласан хаалгатай эдгээр нь хаалгагүй. Эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан суултургүй, суултурууд нь таглаагүй. Их мэтлэн ариун цэврийн шаардлагыг огт хангаагүй ийм ариун цэврийн өрөөтэй. Хөвгүүдийн ариун цэврийн өрөө нь ийхүү харагддаг. Охтын ариун цэврийн өрөөтэй мөн л адил тусгаарласан хаалттай ч энэ хаалгагүй. Суултур нь таглаагүй. Эмзэг бүлгийнхэн зориулсан суултургүй гэх мэтлэн. Харин үүнийг шийдвэрлэх арга зам нь бол манай сургуулийн сурагчдын өөр удирдах зөвлөл нь өөрсдөө нэмж тэмцээний зохион байгуулсан. Үүнээс цэвэр ашиг нь сая гаруй төгрөг байсан гэдэг жишээ байгаа юм. Яг үүнтэй адил жишгээр сургуулийн захиргаатай хамтран ангуудын хооронд өрсөлдөөн тэмцээн явуулж үүнээсээ олсон ашигаараа шийдвэрлэх боломжтой. Анхаарал хандуулсан явдал баярлалаа. Баяртай.